Эс аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чихвч хийцүү. Эцэгийнхэн хүлээж буй сүнс орших бяцхан өдөр өнжүүлэх. Сэви хэдэн жилийн турш тус өдөр өнжүүлэх газар ажиллаж байхдаа хаяа тэнд гарч ирдэг жаахан хүүгийн сүнсний тухай яриаг олон удаа сонсож байж. Жишээлбэл хэд хэдэн хүүхэд гадаа эцэгийнхэн ирж авахыг хүлээж суух үед тэдний дунд нь үл таних хүүхэд сууж байхыг харсан гэдэг. Ажилтан тухайн үед яг хэдэн хүүхэд байгаа талаар гайхаж, эргэлзэж, тэнэгэлзэж байсан гэж ярьдаг аж. Сэви энэт түүхүүдийг сонсож байсан ч өөрийн нүдээр тэр зүйлийг харах хүртлэн огтхонч итгээгүй юм. Нэг шин Сэви найз бас нөхрийн хамт өдөр өнжүүлэхдээ хичээлийн шинжилгээний бэлтгэл ажил тусалжээ. Оройн 8 цагийн үед юм гэнэ. Нөхөр нь гаднаас орж ирэхдээ нэг ажилтнанд нь тэнд нэг жаахан хүү байх юм. Юм ярих гэсэн боловч намайг тоохгүй юм гэж байна. Тэрээр бодохдоо бусад ажилчдын нэгнийх нь хүүхэд гэж бодсон учраас үргэлжлүүлэн гадаа харанхуй бас сэрэг хүн болж байна. Түүнийг харж байгаарай гэсэн аж. Ажилтан нь юун хүүхэд яриад байгааг ойлгоогүй учраас хариуд нь зүгээр л гайхсан нүдээр харсан байна. Манайхан удалгүй арын өрөөний үүдэнд хүүг түүн рүү хараа зогсож байгааг нь үзээд дахин асуусан гэнэ. Та ягаад сэрүүн харанхуй болсон хойно хүүхдээ гадна үлдээж гисэн юм? Гэхэд өнөөх нь энэ удаад жаахан эргэлзээд би хүүгээ дагуулж ирээгүй штэ гэж хэлв. Залуу тэгэнгүүт хаалгаар өргөн харвал мөдгөн зогсож байсан хүү алга болсон байж. Энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа сургуульд хамгаалалтын нууц камер бүхий тохиоллын систем суурилуулсан байна. Нэг өдөр захирлан зарим ажилтнуудаа дуудаж бичлэг дээр ямар нэгэн зүйл буусан байна гэж хэлжээ. Тэр бичлэг дээр нь хүүхдүүдийн унтлагын өрөөний хаалга маш удаанаар онгож угаан тодхон буусан байж. Бичлэг хийгдэхэд өөрийн 3 цаг болж байсан бөгөөд хэн нэгэн хулгаагаар орсон байлаа гэхэд яагаад ямар ч тохиолдол дуграагүй юм болоо гэж гайхацгааж байсан гэнэ. Кенгуру дэм буудал сургуульд үзэгддэг нохой ба хийм бөмбөлөг. 1993 онд Дэб 9-р ангидан Австралийн азлагдсан хэсэгт байрлах энэхүү сургуульд сурч байжээ. Австралид өдрүүд богиносч цагаагаар сэрүүсч байсан 3-р сар байлаа. Дэбийн анги болон 8-р ангийн сурагчид сургууль дээр хонж байж л дээ. Энэ сургуулийг хуучин балгас байсан үеийн нэрээр нь Кенгуру дэм буудал гэдгээр нь нэрлэдэг байна. Шулуун хан мөн цонхны хүрээн бүгд хуучин дэм буудлаас үлдсэн хэвээр нь ашиглаж байлаа. Дэб сонирхуулж ярихдаа дэм буудлыг ажиллуулж байсан хятад хосууд сургууль дээр хааны газар булаатай байгаа. Гэхдээ яг хаана гэдгийг нь хэн ч мэддэггүй гэж байсан юм. Дэб хоол хийх ээлжиндээ хям шарж цай бэлдэж байлаа. Оройн 6 цаг 30 минутын орчимд түүний хэдэн нөхтөн цай болж байгаа эсхийг асуухаар бууж ирцгээв. Тэгэхт нь намайг хям шарж байхад нохоо гоцох сонсогдсон. Энэ сургуульд уг нохоо байхгүй үстэй. Бүр сургууль дотор нохоо гоцох шиг сонсогдсон шүү гэжээ. Би гайхаад чимээгээр нь дагсан чинь ханнаас үсрээд гараад ирэх шиг болсон. Тэгснээ ямар нэг юм хөөгөөд байгаа бололтой хуцаад техникийн судалгааны өрөөлөө хан нэвтлээд орчихсон. Энэ бүхэн хөөгтийн зүгээр нэг төсөөлөл байгаагүй юм. Сурагчидтай хамт тэнд хонж байсан багш нь нохоог хайж гарч ирэхдээ нохоо хуцахыг үнэхээр сонссон гэнэ. Дэвч багштаа юу гарснаа бүгдийг хэлэхэд багш нь "Зяаз. Энэ сургууль сүнстэй байж болно. Гэхдээ нохооных биш баймар л юм" гэж.
Удалгүй тэд дахин нохоо уцхыг сонсоод бүгдээрийн техникийн сургалтын тэнхмийн эсрэг зүг рүү гүйцэхээв. Тэгсэн ёстой гайхалтай юм үзхэн тэр. Нохоо ханны дунд хагас биеийн гаргажсан зогсоод хуцаж өгч. Бид түүний сүүл хойд хөлийг нь харж чадаагүй гэж Дэб хожим дурсаж байсан юм. Бидний яг тэгэд хараад гайхаад зогсож үйтэл ханнаас ногоон туяа зазруулсан нэг тийм бөмбөлөг шиг зүйл хөвөд гараад ирсэн. Өнөөх нохоо бөмбөлгийн араас хуцаад хөөжгсөн. Энэ үед түүнээс гадна 3 сурагч бас багш нь эл болсон үйл явдлын гэрч болсон гэнэ. Удалгүй нохоо бөмбөлгийн хамт агаард хөвж харанхуй тэнгэрд уусаж алга болсон гэдэг. Бэ үүнээс хойш ийм хачин зүйл юур харж байгаагүй гэж Дэб хэлсэн юм. Гэхдээ 1988-аас 1989 хавцаа 12 дугаар ангийн сурагчид тэр бөмбөлгийн бичлэгийг хийж байсан гэж ярьдаг. Бас зарим багш нар оройн цагаар сургууль дээр эвэн тулсан хойно шөнө хаалгаан төгжих үед мөрн өөрийн ирэхгүй чичирч гар нь хүүтэн орогддог байсан талаар ярьдаг байсан. Хуучин сургууль маань хий үзэгдэлтэй байсан байх л та. Гэхдээ тэнд болдог хачин жигтэй зүйл хэнд ч хор хүрэгдэггүй. Зүгээр л биднийг үнэхээр гайхшруулдаг байсан гэж ярьсан юм. Хуучин дотор байранд байдаг бяцхан хүү. Кристина 2006 оны 10 дугаар сард дотор байранд амьдардаг байв. Сургуульд анхны жилээ сурч байсан боловч түүний хамгийн сайн найзуудын нэг нь тэнд 3 жил хамт байсан бөгөөд хэдэн аимшигт явдал тэдэнд тохиолдож байсан аж. Жишээлбэл нэг өдөр тэрээр 2 давхар руу шатаар гарч байхдаа жаахан хүүхэд инээхийг сонссон гэнэ. Гүбэр инээгээд шатаар өгсөж явахыг нь сонсчээ. Араас нь дагаад шатаар өгсөж гараад харвал хүүхэд үзэгдсэнгүй. Тэр дээд давхрын бөхөрөөг явж шалгаж үзсэн боловч ямар ч хүү олдоогүй бас сонсогдсонгүй гэнэ. Кристинагийн найз нь унтлагын өрөөндөө орж ирээд шүгэнийхээ толинд харахад түүний ард орон дээр нь цайвар царайтай жаахан хүүхэд сууж байгаа үзэгдэжээ. Тэрээр гайхан эргэж харвал хинч байгаагүй гэнэ. Кристинаг өрөөнд орж ирэхэд найз нь түүнд харсан ба сонссон бүхнээ хэлв. Тэрээр бяцхан хий үзэгдлийг шар ус, цайвар царайтай, судалтай цамцамссан, бүдэгхэн цэнхэр өмд өмссөн байсан гэж тодорхойлж хэлжээ. Би түүний ярианд итгэсэн гэж Кристина хэлв. Би тэр бяцхан хий үзэгдлийг харахыг хүсч байсан тул өдөр бүр шатны ёроолд 1 цаг орчим суудаг байсан. Бүтэн 7 хоног тэгэж суугаад юу ч сонсоогүй бас хараагүй учраас би бууж өгсөн юм. Үүнээс 2-7 хоногийн дараа Кристина өнөөгч аль хүүгийн сүнстэй таарчээ. Нэг өглөө тэр дөнгөж шүршүүрээс гарч шампунь, алжуур зэргийн шүүгэндээ ихэр өрөөлөгөн оржээ. Би шүүгэнийхээ хаалган дээр алчуур ойлгохоор шүүгээгээ онгойлгосон юм. Тэгээд хаалгаа хааж байхдаа тэрнийг харсан. Тэр яг манай найзын хэлснээр яг тийм хувцастай, яг тийм дүрээрээ байсан. Кристина тэр бяцхан хүүгийн сүнстэй хэсэгхэн хугацаанд ширтэлцээд нүдэрмхийн зур алга болсон байна. Би түүнийг дахиж хизээж хараагүй гэж Кристина хэлв. Би манай дотор байр урд нь эмнэлэг байсныг бас олон өвчтөг хүмүүс мөн хүмүүс нас уржуулсан газар гэдгийг мэддэг байсан. Тэд манай найз бид хоёрын хамт байдаг байсан өрөөгөө бяцхан хүү уушигны хатгалгаагаар нас барсан өрөө гэж хэлж байсан юм. Шүгэлчин гэлэм. Кейт дотор байранд байхдаа сүнс харж байсан гэдэг. Энэ бол Англид байрлах Америкийн сургуулийн дотор байр байсан бөгөөд энэ нь 1600-аад оноос ихтэй барилга байсан юм. Энэ явдал Кейтийг сургууль сурч байх эхний жилийн хугацаанд болжээ.
Түүний дотор байр нь сургуулийн төв байр болох хуучин харшийн ойролцоо баригдсан учраас хуучин морь сургалтын байшингийн дээр байрладаг байж. Морь сургалтын байшин нь хачин өндөр нийтийн барилгатай зэрэгцэн оршдог юм байна. Түүхийн нэгэн цаг үед тэрхүү өндөр төв барилга нь шашны Гэлман нарын амьдарч байсан хий тааж. Нэг шин өрөөндөн Кэт гэрийнхээ даалгавраа хийсээр нэлээд оройтож дуусгач л дээ. Шөнийн 2 цаг 30 минут орчим болж байсан гэдэг юм. Өрөөнийх нь нэг нь хичээлийн үргэлжлүүлэн хийсээр байсан бөгөөд нөгөө нэг нь болохоор унтахаар бэлдэж байлаа. Намайг унтахаар номнуудаа зэгсэлж байтал гинэтхэн өрөөний гадна цонхоор эсгэрэх чимээ сонсогдсон гэж Кейт хэлэв. Цонхоор донгож хуучны Гэлман нарын байшинтай манай байшин холбож буй цэцэрлэг рүү харсан юм. Гэхдээ юу ч харагдаагүй. Манай өрөө 4 давхурт байсан бөгөөд өнөөх эсгэрэх чимээ нь яг тэнд цонхны дэргэд ирж байгаа юм шиг л хачин тод сонсогдож байсан. Тэр шүгэлдэг чимээг хаанаас гараад байгааг олж мэдхээсэн айсан 3 охин зүгээр л газар суугаад эсгэрэх чимээг сонсоод цонх руу гөлөрч гисэн байлаа. Удалгүй хэдэн хормын дараа өнөөх нь болж гож. Тэр шөнө ямар ч салхилаагүй гэж Кейт хэлэв. Гадаа явж буй хүний шүгэлдэг чимээг бэдхураар сонсож чадхааргүй байсан. Бас түүнээс гадна шөнийн 2 цаг өнгөрч байхад хэн гадна явж байна гэж. Манайх их дэг журам чангатай газар л та. Гэлман нарын хийдийн байрнаас олон цууны өмнө нэгэн гэлмаа цонхоор усарч амиа хорлсон. Тиймээс Гэлман сүнс байдаг гэж олон амт амжсан яриа байдаг байсан юм. Тэр шүн тэр Гэлман манай цонхны гадаа зогсоод биднэр рүү эсгэрч байсан юм болов уу? Харамсалтай нь бид үүнийг хизээж мэдэж чадахгүй байхаа гэж бодож байна. Амьд бус амьдрагсад хараал ээлжийн харуул зэрэг аимшигын зохиолуудыг бэжсэн хард бэлгүүний дараагийн шин зохиол болох сөөдөргүй хүмүүс M+ аппликейшнд орлоо. Энэхүү аудио зохиол нь нийт 3 цаг 30 минут үргэлжилнэ.